Эерэг тэнцвэр квадрат функцийн хувьд энэ цэгүүдийг OX тэнхлийг эдгээр цэгүүдээр харин OY тэнхлийг энэ цэгээр огтлдог байваа гэж тийм ээ. За эхлээд Аад нь юу гэж байна? Квадрат функцийн томьёог олбол гэж. За бид нарт энийг маш олон янзаар бодож болно. За А-г нь эхлээд бодож үзье. За тэгвэл бид нарт квадрат функц маань ямар хэлбэртэй байдг вэ гэхээр AX-ийн квадрат дээр нэмэх нь BX нэмэх нь C хэлбэртэй. Тэгвэл бид нарт OY тэнхлэг буюу ординат тэнхлэгийг бид нарт ямар цэгээр огтлж байгаа юм бэ гэхээр T-г 42 гэдэг цэгээр огтлж байгаа. Тэгвэл энэ дээр бид нар ч үгс үг гэхээр X-ийн оронд T-г үед Y нь 42 байна гэсэн. За энэ тэгвэл орлуулчих юм бол бид нар 42 тэнцүү А-г үржигдэх нь T-ийн квадрат нэмэх нь B-г үржигдэх нь T-г нэмэх нь C буюу энэ дээрээс бидний C сул гишүүн нь 42 болж байна. За ингээд C-г нэг олж болж. За нөгөө талаасаа бид нарт OX тэнхлэг буюу абсцисс тэнхлэгийг хасах 6 T гэдэг цэгээр огтлно. Мөн 14 T гэсэн цэгээр огтлох нэ. Энэ хоёр цэгээр огтлох. За тэгвэл энэ дээрээс бид нар энэ огтлох цэгүүдийн мэдж байгаа юм чинь энэ дээрээс олох юм бол юу байх вэ гэхээр манай квадрат функцийн X тэнхлийг огтлох цэгийг олохдоо ухаан тэгштэглийг тэгтэй тэнцвүүлээ бодсон шүү дээ. За тэг үржигдэхүүн задлан гэсэн. Тэгвэл А-г үржигдэх нь X-ээс хасах нь X1 буюу хасах 6 байна. Үржигдэх нь X-ээс хасах нь 14. За энийг Y функц гэж үзье. За энийг ингээд бишнүтлээ үржүүлээ бодно гэсэн үг шүү дээ тийм ээ. За энэ чэнэс бид нарт нэг манай OY тэнхлэгийг чинь ямар цэгээр огтлоод байгаа вэ гэхээр T-г 42 цэгээр огтлж байгаа гэсэн үг шүү дээ. Одоо энд X-ийн оронд T-ийг орлуулад Y-ийн 42-тай тэнцвүүлээ бодчих юм бол за энд X-ийн оронд T-ийг орлуулна гэдэг чинь хасах энэ нэмэг энд T-ийн хасах 14 гэдэг чинь ингээ үржүүлэхээр хасах 84 А тэнцүү 42. Жинэс А тэнцүү хасах 2-ны 1 гэсэн. За тэгвэл бидний функц маань Y тэнцүү хасах 2-ны 1-ийг үржигдэх нь X дээр нэмэх нь 6 болно. Үржигдэх нь X-ээс хасах нь 14 гэж бодлоо. За нэг гишүүнчлээ үржүүлээд төсөөтэй гишүүдийг нэмэгдчих юм бол T-г 15 X-ийн квадрат тэгтээ энэ өмнө хасах тэмдэгтэй нэмэх нь 4X нэмэх нь 42 болно гэсэн. За одоо энэ дээрээс бидний дөрвөлжин дотор юу байгаа юм бэхээр А байгаа, B байгаа, C, D байгаа. Ингээд А нь 5, B нь 4, C нь 4, D 2 болж байна гэсэн. За ингээд бид нэрээс квадрат функцээ олчлоо. За дараа нь оройн цэгийн координатыг ол гэж байна. За оройн цэгийн координатыг маш олон янзаар олж болно. Уламжлал ашиглаж болно. За B-гээр тэмдэглэсэн байна. Тэг шинтэй хувирдаг гэдгээр олж болно гэсэн. За хэдүүл тэг шинтэй гэдгээр үзье. За бид нэр OX тэнхлэгийг манай цэг маань хасах 6 T-г 14 T гэсэн цэгээр огтлж байгаа юм чинь энэ хоёрын яг дундад цэг нь манай параболын оройн цэг байна гэсэн. Тэгэхээр хасах 6 дээр 14-ийг нэмээ 2 туваачаар чинь 6 дээр 14-ийг нэмэхээр 8, 8-ыг 2 хуваагаад 4. Тэгвэл манай параболын X-ийн анх утга нь 4 байна гэсэн. Тэгвэл манай параболын маань оройн цэгийн X-ийн утга нь 4. Учир Y-ийн утгыг олох юм бол энэ функцтэй X-ийн оронд нь 4-ийг ордуулаа бодцохоор бид нарт Y-ийн тэнцүү 50 байна гэсэн. Ингээ манай параболын оройн цэг маань 4, 50 гэсэн координаттай байна гэсэн. За бидний бодлогон дээр болохоор аль нь дөрвөлжин дотор байгаа вэ гэхээр энэ 50 гэдэг тоо маань дөрвөлжин дотор байгаа юм байна. Ингээд E тоон 5, F нь T байна гэсэн. За дараагийн C нь болохоор бас амархан байна. C болохоор модуль дотор F бод X
Энэ тэнцүү К тэгштгэл ялгаатай дөрвөн шидтэй байх К-гийн бүх утгыг одоо гэсэн. Тэгвэл манай энэ дээрээс биднэрт Y тэнцүү модуль дотор f от x функц маань функцийн график маань төсөөлөд үзэх юм бол нэг хараа x тэнхлэг байлаг гэхэд ингэж ирээд буцаад ийм хэлбэртэй байна гэсэн үг шүү дээ. Энэ тэгвэл бидний x тэнхлийг хэдэн цэгээр огтлох вэ гэж. Тэгвэл энэний оройн цэг параболын оройн цэг байж таарна гэсэн. Тэгэхээр y-ийн утга нь 50 байна гэсэн үг. Харин x-ийн утга нь 4 байна гэсэн. За тэгвэл бидний координатын тэнхлэг маань нэг y тэнхлэг маань энэ анзаар байна гэж үзэх юм бол энэ дээшээ доошоогоо хэрхэн шилжих вэ гэж. За мэдээж тэг байна. Тэг байгаа үед нэг байна. Тэгэхээр x-ийн утга тэг байж болох. K-гийн утга маань тэг байж болох гэсэн. Тэгвэл K-гийн утга нь тэгээс их байж таарна. Тэгээс их байж таарна. Тэгээд дээшээгээ яваад энэ доошоо шилжинэ гэсэн үг шүү дээ. Тэгвэл K-гийн утга маань хамгийн дээд хязгаартаа 50 үрж байгаа учраас 50-аас эрс бага гэсэн. Хэрвээ 50-тай яг 50 дээр байна гэж үзэх юм бол 3 шийдтэй болчихно. 50-аас бага байх хэрэгтэй. Ингээд бидний хариулт маань GH гэдэг чинь G цэг маань 5 H нь тэг байна гэсэн үг.